Намайг Самдгийн Баттар гэдэг бэлтгэл гушууч холбооны мэрэгжилтэй. Би 1984 онд цэргийн албанд одоо яг энэ 016 дугаар нэгтгэлд шин цэргээр ирсэн. За эндээс би ажлынхаа гарааг эхлээд одоо холбооны баг мэрэгжилтнэр ингэж бэлтгэгдээ. Тэгээ энийг нэг жилийн хугацаатай төгсөөд надынхаа 243 дугаар ангид хуваарлагдаж очижсоо. Тэгээ надынхаа 243 дугаар ангид байж байгаа. Тэгээ энэ 256 дугаар нэгтгэл яг одоо энэ суурин дээр анх байгуулагдаад тэгээ энд би 85 онд одоо холбооны станцын дараагаар одоо томилогдож иржээ. Ингээд одоо энэ ангитай бол одоо миний амьдрал ахгүй ялцгүй одоо нэг салсгүй холбоотой. Тэгээ мөн энэ ангиас би эргэж ирж ажиллаад энэ ангиас тэтгэврт гарч ирсэн. Ийм сайхан түүхтэй. За 1958 онд Төв аймгийн Зүүн төрсөн. За тэгээд эцгийн дээр цэцэрлэг сургуулиар мужид 1977 онд 76 онд ерөнхий боловсролын сургуульд өгсөө. Тэгээд 77 онд шууд Хэлийн зэрэгт татгадж Хэлийн зэрэгт очсон. Хэлийн зэрэгт Дорногов аймгийн Солин хэрийн 068 дугаар ангид ангийн 5 дугаар ставын жолоочор тамирчдын ажил баагаад тэгээд анхныхаа цэргийн байгууллагт цэргийн гэсэн их оронч гэсэн нэг тийм үзэл тэр үед одоо жинхэнэ суудаг байлаа да бидний үед ч одоо эхлээл цэнцэргээс эхлүүлээл 3 жил цэргийн алба баахад чинь юу эсэг өцгөө. Би бол Түшээд аймгийн Зоригт ангийн гошуу юу одоогийн бол Эрдэнэ сантын хүн Монгол төрийн цагдаад 1994 онд орсон. За 28 жил ажиллаж цагдаагийн хурамдаа цолоо шагнагдаж тэтгэврт гарсан. 1978 оны 4 сарын 6-нд хил дээр дарагтайгаа зүг явж ирж хятад буудуулаад тэгээ бараг элийн зөрчил байх тэр юм гарсан л да. Тэгэл ер нь би за ерөөсөө их орныхоо төлөө цэргийн хүн болъё. Тэр үед ч одоо бидний одоо дээр үе гой кинонод байгаа да. Цэргийн сэдвтэй одоо дараа ардын хэлчээс гэсүүлэл тэр кино тэр дайсанд ингээд хөвдөл ингээд буудуулаад ингээд явж хахад тэр бол ерөөсөө одоо тэр ерөөсөө санаас арддаг. Яг энэ дээр зөв шиг шүүгдсэн шүү гэж бодогдоод энэ төр байдаг шүү. За би цэрэгт ингээд ажиллах хугацаанд бол одоо миний энэ сайхан зэмдэ энэ сайхан ажлын гараагаа эхлээд энэ одоо гушууч гэдэг эрхэм цолонд бүрэхэд бол одоо намайг хариуцж ирсэн маш олон дарга нар бий. Тэгээ миний ад завшаан бол над таарсан дарга нар маань бол маш тийм өнөр их ажлын дуршлагтай сайхан дарга нарын ачхавья гэж боддог вэ. Жишээлх юм бол би 1996 онд энэ тэг 16 дугаар ангид хуваарлагдаж ирэхэд миний холбооны дарга одоо Понслмагийн Очрот гэж бэлтгэл дэд дурандаа хүн байсан. Энэ хүнийг би яг дурдах бол ингэсийг намайг 1985 онд мөн адилхан энэ хонхорт ажлынхаа гарааг эхэлж яхад миний дарга байсан. Ингээд салаан даргаас авахгүйд оротын дарга хүртэл яваад дараа нь одоо намайг офицер болоод алба бушаад явахад одоо миний албаны дарга байсан. Тэгээд одоо тэтгэврт гарахтаа өөрийн халаага над дөгөөд тэтгэвртээ гарч ирсэн. Тэгээд энэ улсууд минь одоо холбооны анхны мэддэг холбооны тактикийн хээрийн сургууль холбоог яаж зохион байгуулах вэ? Холбоог яаж удирддгийг гих зэрэг маш их өргөн сайхан туршлагаас намайг сургасанд би одоо миний энэ зэрэгт явсан гавья. Тэгээд 80 он цэргээс салгадаж ирээд манай Төв аймгийн Зүүн сумын гал унтраа 24 дугаар анги үндсэндээ дээрх энэ үед бол гал команд гэж тэр цагаас нэг хэд ажилласан. Тэр үед ингээ ажиллаж явах хугацаанд галс нөөгч жолооч тэгэл байцаагч ахлах байцаагч хүртэл алба ажиллаа да. Тэгээ энэ хугацаанд 26 жил болчих. Тэгээд галс нөөгч байхад манайх чинь анх жил 160 дээр өгөж
машинтай. Тэгтээ дандаа хуучин тэргүүд засгийн газрын баазаас ирсэн тийм 2 сэжчээртэй, нэг зил 130-тай, нэг 60 дэрхтэй, ийм 3 машинтай тэгэл 24 үлээ байдаг байсан. Тэр үеч галж бас их л гардаг л байсан. Зүгээр бид бол үндсэндээ галын хүн гэдэг, галч нөөц гэдэг бол юу вэ гэхээр ерөөсөө эх орны хамгаалж байгаа. Ерөөсөө ард иргэдийн төлөө эх орн чи юунаас үрдэ ард иргэдээс. Ард иргэдийн төлөө бид нар үндсэндээ бол би яг 26 жил зүтгэсэн гэж боддог. Ер нь бол Монгол улсын одоо хуучин хуулиар зүгээр үндсэн хуулийн 11-1 дээр Монгол улсын үндсэн хуулийн 11-1 дээр гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэвжээр хамгаалах нь бол аюулгүй байдлыг хангах нь бол төрийн үүрэг гэж байдаг. За яг энэ заалтаараа цагдаагийн байгууллагын хуулийн дээр байх. Тэгээ ер нь бол бидний үед бол одоо гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хүн болох эдгээр гэдэг бол мөрөөдөл хэлнэ шүү дээ. Тэгээ аз тохиолдлоор цагдаагийн байгууллагад 1994 онд цагдаагийн байгууллагын тангараг өргөсөн. Би энэх ярих дуртай нэг сайхан дурсамж юу гүнгүүд. Одоо энд 1986 онд бид нар одоо ингээ улсын их баяр наадам парадаар явах гээд. Тэгээд тэр үед нь одоо би бас нуруу одоо өндөр байсан ч юм уу. Тэгээд тэр үед нь би ахлагч байсан. Тэгээд тэнгуут одоо надад ингээ дислэг цол зүүлгээд нөгөө парадын игнийн дууралцсан. Тэгээд нөгөө улсууд намайг тоглоом. Баяр хүргээ офицер болцсон үгээр. Тэгээд би хичээл нөгөө завсарлангууд нь байрантаа ороод богоно хуудааччихсан. Тэгээд гарангуут л манай дарга нар тэр нэг юм юу яагаад богооны зүйлгээчгээд. Тэгээ энэ ямар учир юутэйг бол намайг офицер болох ийм гараа зүгэнжсэн юм болов гэж би боддгийн. Аврагч нар авраад хамгаалаад унтраагаад ингээд туслаад ирэхэд бид нар бол хариу нэхэхгүй. Ард түмэн бол хичнээн их баярлдаг. Бидэнд хичнээн их урам өгдөг гэж. Энэ бол одоо яг тэр цэргүүний ил хийх стил ажил. Заавал хилчин байж их орн хамгаалж байгаа юм биш. Тэгээ галын байгууллага гэдэгс бол яг үндсэндээ бол өстой боён хийж явдаг тийм сайхан байгууллага байхгүй. Тэгээ энэ галын байгууллагад галс нөхчөөс эхлээд ажиллаад жолооч албыг ашаад дараа нь одоо офицер болж дэвшиж байцаагч хийж ахлах байцаагч хийж энэ Төв аймгийн 100 сум болон 27 сумтай Төв аймаг гэсэн тийм том аймгийг тэр жигт нь хариуцж галын байцаагч хийдэг гэсэн. Монголд 730 гаруй хэрэг зөрчил дээр хэрэг бүртгэлт хийж ажилласан байлээ. Монгол улсын хүчний байгууллага дотроос хамгийн онцлог байгууллага цагдаагийн байгууллага шүү дээ. Цагдаагийн байгууллага бол хүний төлөө байгууллага байхгүй юу? Хүний төлөө байгууллага. Өнөөдөр Төв аймгийн нутаг дэвсгэр дээр 1943 оны 4 сарын 12-нд дотоод хэргийн яамны 185 дугаар тушаалаар Төв аймагт цагдсан сэргийлэх нэг ахлагтай 2 цагдаатай бий болсон. Одоо 80 жилээ энэ жил хийх гэж байна. 80 жилээ Төв аймгийн цагдаагийн газрын хамт олон бол маш их ажил хийж байгаа юм байна. Маш их юм хийж байгаа манай албаагчдынхаа нийгмийн асуудлын чиглэлээр өдөр маш их юм хийж байгаа юм байна. Ахмадууд ч гэсэн бас нэлээд идэвхтэй оролцож байгаа юм байна. За онцлог гэдэг ярих юм бол ерөөсөө хүний төлөө иргэдийн зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээдэг цагдаагийн байгууллагын онцлог. Тийм үү? Өнөөдөр хохирсон этгээдүүдийн хохирлыг одоо буцаж олж өгөх, нотлох, шудраг шүүхээр оруулах ийм байгуулагчид нэг талдаа бол хинрэнгүй байгууллага. Нөгөө талдаа бол цагдаагийн байгууллага бол албадлагын байгууллага. Цагдаагийн хууль ясны шаардлага биелүүлэгвэл хуулийн дагуу албадлаг хэрэгэлдэг байгууллага манай цагдаагийн байгууллага байхгүй юу? Ер нь бол яг нөхцөл байдал үүссэн тохиолдолд ганцхан галцавчаа хэрэглэх эрх юм цагдаагийн байгууллагад байдаг хөөх. Энэ 16-г би дурсах дуртай энэ юу вэ гүнгүүт. Би 2002 оноос эхлээд 2012 онд хүртэл дэвтгүүр гарах хугацаанд энэ ангийн томыг барьсан. Тэр миний маш их одоо бахархав шүү. Яг тэгвэл одоо Монголын ганц харин дотроос Игнэнээс Арданбаатар төрүүлсэн тэр их гайхамшигтай тугийг бас өндөрт өргөж мөрөн дээр залж барьж явсан маань
миний бас нэг хамгийн бахархах устай сайхан гавья гэж боддгийг. Тэгээд зангилгаа холбоог хариуцж яхаа бидний бол би одоо энэ зангилгаагаа бол одоо 2 удаа оны авраг салбар болгож ялаа. Нэг удаа соёлч хамт олон болгож ялаа. Тэгээд нөгөө нэг их гавья юу вэ гэд бахархдаг юм юу вэ гэвэл Монголын зэвсэг 40-нд анх удаа тэг 16 дугаар анги холбооны эмэгтэйчүүд анх удаад жагсаалын үзүүлэх сургууль гэж юм бэлдэж гарч одоо армийн марш тактикаар орж медаль аваад ингээд одоо гайвшигтай. Тэгээ одоо тэднийг дагуулад одоо албан газруудад жагсаалын үзүүлэх сургууль, Гардан байлдааны үзүүлэх сургууль, Сүхбаатарын талбай дээр одоо Монгол цэргийн баярын өдрөөр ард иргэдэд жагсаалын үзүүлэх сургууль, Гардан байлдаа гэд маш олон газруудаар явж одоо тэр анхны эмэгтэйчүүд гэдгийг одоо үзүүлэх сургуулиа хийж ийлээ. Манай аймаг гэсэн бол бас ой мод ихтэй, тал хэрийн сумдтай, ойтой сумдтай их том аймаг шүү дээ. Тэгээ том төмөр гэх юм бол Мөнгөн морд сумын одоо юуны Оросын хэлтэй залгаа юм да. Минжи хангай гэдэг нэг том хэрийн ойн төмөр гарсан. Тэр их том төмөр. Тэр төмөр дээр очсон хэргийн газрын үжилдгээс эхлээд тэг хөөж явж хагаад хэрэг одоо гал тавьсан улсуудыг барьсан. Тэр бол одоо Төв аймгийн хэмжээнд одоо энэ Төв аймгийн онцгой байдлын тэр түүхэнд бичигдсэн байгаа хаа дамжин сүрэн тэргүүлтийн хэрэг гэж. Тэр одоо 10,000 талбай шатсан. Асар их мөнгөний хохиролд одоо тэр 96 оны 98 оны төмөр юм а тэр чинь. Тэгээ тэр төмөр дээр ч одоо их л өндөр юу хохирол гарч ирсэн. Тэгээ тэр улсууд эрүүг үүсгээд ингээд тэр хүртэлж явуулаад цагдаагийн байгуул шилжүүлсэн, прокурорын байгуул шилжүүлсэн. Тэгээ ер нь яг хөвдөшгүй муухай төмөр гэдэг бол ер нь юм үлдээдэггүй тэр хамгийн үнс болгож үлдээдгээрээ хамгийн ноцтой аюултай. За цэрэг хүний одоо маш сайхан гайхамшигтай олон давуу талууд байдаг. Ягаад гэвэл цэрэг хүн гэдэг ингэхтэр бол бүх юм маш төлөвшдөг, гатуучдаг, хүмүүжил олгодог. Ийм их амьдралын өргөн их том сургууль гэж би үздэг. Энд бол одоо цэрэг хүн чинь бол одоо ямар ч цаг үе эх орныхоо төлөө бүлээсэн үүргээ одоо биелүүлэхийн тулд одоо дэвсвэр гатуужилтай ингээд байж явах хэрэгтэй. Тийм сайхан эрдмийн сургууль ингээд яхад бол дан зүгээр цэрэг хүний иймэг гэхээр биш энэ спортлог болно одоо гатуужил хүмүүжилтэй одоо яригаан бүртэл зэгцтэй одоо цэргүүдээ өөрөө тэгж мандаж тийм бахархалтай байж цэрэг хүнийг хүмүүжүүлдэг. Ингээд одоо олон цэргийн хүүхдүүд ингэж ирээд ингэхэд бол тэднэрт одоо анхны аавсаг одоо анхны цэргийн сургалт гэж юу юм бэ? Цэрэг хүн ямар хүмүүжлэлтэй байх хэвээр. Ер нь цэрэг хүн юу мэдээд юу сурж явах хэвээр вэ? Заавал сурах хэвээр ийм эрдэм үү гэдгийг бол гэдгээс ахгуулаад хүмүүс бол одоо ядгалтай цэргийн юу гэхдээ их халширдаг. Тийм учраас бол одоо манай Монголын нэг биеэр үзэж, биеэр туулж, өөрөө сонсож, өөрийн гараараа юм бүтээж ингэж хийжэл одоо тэрийг мэдэрдэг гэдэг шиг одоо цэргийн албанд ирээд энэ сайхан эрдмийн сургалтанд алхаж орсноор тэгээ өөрийн биеэр мэдэрдэг. Ингээд яхад бол ер нь ирээд ингээд боловсроод ингээд ингэхэд бол одоо цэргийн хүн одоо орчин үед бол армийн нэр хүн маш сайхан юу болсон. Гадаадад үүрэг гүйцэтгэж байна. Одоо Монгол цэргүүд маань одоо юу сурж, юу боловсрол яг ямар мэрэгжил эзэмшүү, ямар их гатуужил олов гэдэг бол тэгээд одоо энэ дэлхийн олон орны инкийг сахиулах үйл ажиллагаанд дээр гардаг. Би ч гэсэн өөрөө инкийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тэнд бол Монгол хүний нэг аварцтай талын юу
бол одоо дэсвэр гатуужил байгаль орчинтойгоо маш хурдан зохицдог. Одоо халуунт ч маш хурдан зохицдог, хүүтэнд ч маш хурдан зохицдог. Үүргийг бол яаж гүйцэтгэдэггүй одоо тэр газар орны байршлаас ахгуулаад хүнд бицүү байсан ч тэр Монгол хүн гэдгээр бол одоо цэрэг хүн одоо тэн дээр өөрийнхөө гатуучлыг гаргаж ингэж явдаг аль байгаа. Тэгээ орчин үеийн хүүхдүүдтэй яхад бол энэ сайхан цэргийн албыг та нөхөд минь сайхан хаагаараа яг биеэрээ ингэж амсч үзээрээ ингээд одоо ирээд ингэхэд бол маш олон сайхан аавын хүүхдүүдтэй танилцсан тэгээд дэсвэр гатуужилтай болно. Ингээд 90 цент бүрсний би хүний бие сайхан задарч сайхан өсөлтөй авахсан анхны алхмын сургууль маань цэрэг гэж юм байна. Тэм учраас энд ингээд та нөхөд минь ингээд эрд цэргийн алба хаагаараа энэ сайхан эрдэм суралцаарай л гэж одоо хойч үедээ захиалаа. Галс нөгчийн ажил гэдэг бол ер нь дэлхийд хаалгануудын дээрээс дөрөвдөд хүч гэдэг хамгийн том хүндтэй, нэр хүндтэй хурдан шуурхай шалмаг ажилдаг ажилласан ажлынх нь үр дүн хүнд үзэгч идэг, нүдэнд үзэгч идэг, харагдж идэг. Тийм гоё алба. Тэгээд би одоо энэ ирээдүйд галс нөгч болоосаа гэсэн болохынсан гэсэн энэ улсууд бол энэ галын байгууллага үнэхээр тэнгэртэй байгаарай. Ёстой гал шигээ дүрлжиж идэг сайхан байгууллага шүү. Тэгээ сайхан галын техник спорт хүний хөгжүүлнэ. Маш хурдтай болно, сэтгэн модох чадвар сайтай болно. Гал дээр очиод яавал тэрийг богино хугацаанд тохирол багтай унтраах уу гэдгийг бид нар дадлаг сургууль хийснээрээ тэрийг олж авдаг. Ингээл одоо тактикийн сургууль гэдэг ингээл явна. Энэ дээр ч л одоо өсөр чарайж тэр өндөр дээрээс бууж тэр өндөрлөө авирч энэ тэр одоо тэртээ дөрөв техник спорт гэдэг манай галын техник спорт байж байна. Тэгээд тэрэндээ суралцаад ингээд гал унтраах дадлаг сургуулиа ингээд хийгээд явсан цагт өөрсөнд ерөөсөө тийм юу байхгүй. Дарамт байхгүй. Өнөөдөр би энэ хүний юмыг ингэж аварч хайсан гэсэн тийм сэтгэл. Галын дуудлага авлаа. За ямар гал бол? Очиж хараад тэгэл шууд яамал хорд унтраах энэ талаас л сэтгэж боддог. Ийм л байгууллага да манай байгууллага. Би байгууллагатай хайртай. Тангараг гэдэг бол одоо гайхамшигтай юм л доо. Тангараггаа өргөө тангарагнда үнэж байх гэдэг бол маш том ёс суртахуун асуудал шүү дээ. Албанаасаа урах юм бол тухайн хүний одоо хүн амины одоо ноцтой гэмт хэрэгээс урвж яах гэсэн үг шүү дээ. Албанаасаа урах шаардлагатай бол цагдаагийн байгууллага одоо нэн дээр авах арга хэмжээнүүд байна шүү дээ. 10 арга хэмжээч бодоо этгээд дайруул яах юм. Бүх юм журмаар коодлоо заагаад өгсөн тийм ээ. Хацвстай хүнийг одоо дайруул яах юм. Цагдаагийн шаардлагатай байдаг згүүцэнд хөдөлт яах юм. Энэ бол ер нь бол тусгай ажиг үүргийн байгууллагуудыг бол би мэдэхгүй байна. Ер нь бол цагдаагийн байгууллага өвүүл ажиллагааныхаа журмыг коодлсон системчилсэн байгууллагууд манай цагдаагийн байгууллага. Өөрөөр хэлбэл хүнтэй яаж харьцах юм тийм үү? Та шаардлага яаж биелүүлэх юм? Эсвүүцүүл яах юм? Зэвсэглээд буюу бусдын хэдүүлийг шатаад галдан шатаасан бол та яах юм гэдгийг бүгдээрээ журам болгоод гаргачихсан байгууллага шүү дээ. Энэ бол одоо манайх аль дээр байгуул тэргээ мөрдөл явж байгаа байгууллага байхгүй юу? За холбооны онцлог маш их чухал онцлогтой. Ер нь цэргийн холбоо гэдэг бол ерөөсөн маш их хариуцлагатай. Маш их ерөөсөн маш чухал албалтай. Одоо энэ цэргийн анги байгууллагын ер нь гол зогтсон холбоо. Хэрэг тэр цэргийн анги ямар нэг сургуульд ажиллагаа ямар ч үед ингээд ямар ч байгаа тохиолдолд ер нь холбоо мэдээлэл гэдэг бол ерөөсөн тэр үйл ажиллагааг зөв зохицуулах, зөв чиглүүлж явуулах хамгийн гол хүсвэрг нь бол. Хэрэг холбоо нэг л буруу мэдээлэл өгөх юм бол тэгэл тэр ажиллагаа бол ер нь ойлгомжтой. Тэр одоо бүх юм тэр чигээрээ буруутаад явна л гэсэн үг л дээ. Ер нь бол 14 дугаар нэгтгэл бол 39 оны дайны үед бол маш том
гүйцэтгэсэн дэгдэлтэй. Тэгээд энд Арданбаатар төрсөн. Яагаад Төв аймгийн энэ 9-10 дугаар ангид хичээл орохгүй байгаа. Энэ мэдгэсэн шүү дээ. Тэр жанчууны хаашаа. Энэ ангиас төрсэн Арданбаатарын нэг нь манай холбоочийн жанчуу байна. Хүн байгаа. Энэ хүн бол одоо энэ хүний дурсамжаас л нэгэн хэсгийг яриулаад ер нь холбоо гэж ямар чухал байх ёстой вэ? Ямар чухал элемент юм бэ гэдгийг л хэлээл да. Ямар ч бол энэ Жанчбаатар гэдэг маань одоо дайны оны дайны үед бол одоо холбоо байхгүй болсон. Одоо хоригдолтод байсан холбоо байхгүй болонгууд энэ хүн энэ байлдагч хүн маань гүйж холбооныхоо шугамыг дагаж гүгээд ингээд тэр дайсны галын шугамд ороод ингээ өөрөө ингээд хүн дээр шарахтаа цааш ингээд үргэн гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон. Энэ үед бол одоо манай хүн яасан бол овсгоо гаргаад тэр холбооны дасарсан байсан шугамыг зуугаад амандаа зуугаад ингээ өнгөрч ирсэн. Хүн ингээд өөрийнхөө одоо бие организмаар тэр шугамыг холбож өгөж тэр удирдлагыг холбоотой болгож ирсэн ийм гавьяа түүхтэй. Уучсан сэргийлэх тал дээр иргэн хүн өөрөө хариуцлагатай байх юм бол гал алдахгүй шүү дээ. Тэгээд энэ үед одоо намайг тэр 96 онд Жаргалантад Баян цагт хоёрын хооронд хөндлөнгийн төмөр гэж байгаа. Тэр одоо бас одоо санаанаас ордог. Тэр бол яг тэр үед бугуун ивэр дуудаг улсууд ивэр нь харагдахгүй болохоор өвсөн шатаачдаг. Тэгэхээр өвсөн шатаачаар ивэр нь гоцгоо гараад тэр ингэж ивэр түүжсэн үе. Одоо бол тэгж ивэр түүдэг үе өнгөрсөө. Одоо өнөөдөр эх орон байгаль орчноо хамгаалдаг ийм сэтгэлгээтэй болцоо. Энэ залуучууд бол би хандаж хэлэхэд өөрийн гэсэн хариуцлагатай байсан цагт. Тэ нэг жүдэнд ямар их хохирол учруулах вэ? Энийг мэддэг чаддаг болсон үе гэж бодож байна. Нэгд хоёрт зүгээр өөрийн гэсэн хариуцлагатай байгаад ил гал гаргасан ч өнөөдөр төмрөө онтраад чаддаг. Манад онтрааж явдаг ийм л зуршилтай хог мог хаяхгүй шил шаазан элд задгаа хаяхгүй. Одоо гэлэр ууч юм хааваа. Тэрэндээ хогоо хийгээд ингээ хомоо тавиад ингээд цэвэрлээд явж байвал одоо гэрийн төмөр гарах нь маш ховор болно. Маш ховор. Эх орон гэдэг бол өөрөө эхийн эвлийг би бас нэг талаа ойлгодог байхгүй. Хүн байхгүй л эх орон байхгүй тийм үстэй. Тийм учраас эхийн эвлигээс хүн төрдөг учраас эхийн эвлийтэй адилтгаж үздэг. Эх орон гэдэг бол зүрхэн толтон дотроо хадгалж өгöd энтийн мөрөдөрж байгаа хэлээ таалдаг өсчсөн шүү. Эх орон гэдэг бол ерөөсөө манай Монгол эх орон бол диваач байхгүй. Тэр Минжин хангаад гарсан дандсан дэргүүтний хэрэг дээр сайн ажилласан гэж энэ онцгойсон шагнасан шүү дээ. Тэгээ би зэрэгтэй хэлийн зэрэгтэй дамжуулж байна. Энэ очсон байгууллагуудаас нэг юм хүртээд байгаа юм. Галс нөгчлөө дамжуулсан нөгч. Тэгээ хэрэг хүртэгч нөгөө очоор болоод хуулийн алба хашаад хуулийн төгөөний ажилт. Ингээ би 3 салбарт ажилласан 3 олонныхаа дэргүүнийг авсан. Тэгэхээр гайгүй ажиллаж ирсэн байгаа гэж одоо боддоо шүү дээ. Одоо манай шилжилтийн насны залуучууд бол түүх унших. Монголын түүхийг, Тэрцмаа Тушээ таангийн түүхийг сайн унших. Тэгээд өөрийн төрсөн нутгаар бохноор. Би Деваатын түрэл төрсөн нутгаар бохноор шүү дээ. Гайхамшигтай. Гичнээ хөвдөл салхитай байсан Эрдэнэ сантад очиход салхин нүдэл сэвэлзээд өмсөд байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр Төв аймгаа ихэд мэдээд байгаа. Дараа нь улсаа мэдээд байгаа тийм үү? Ингээд өнөөдөр Монгол улсаараа бахархдаг байх хэвээр. Бахарлаа гэдэг омгшлаа гэдэг огроос зогсоод байж болохгүй манай залуучууд олон сайхан түүхийн судалж үзэж тэр яваага дандаа таг хугацааны өмнөр ёс суунууд явж байсан, ёс суртахуунууд явж байсан. Тийм үедээ тэрийг одоо бас мэдэж ойлгож ялгаж ойлгох хэвээр ингээд та бүхэнд Төв аймагчуудаа өнөөдөр цэргийн бүртгэлтэй залуучуудаа урт насалж удаан яргараа гэж ирээё. Монгол цэргийн баяр болж байгаатай холбогдуулаад цэргийн албан хаагч, офицер, ахлагч цэрэг улиргсад болон бүх Монголынхаа залуучуудад эрчүүдтэй эр цэргийн баярын мэндийг хүргье. Тэг 16 дугаар нэгтгэлээ
удирдлага, албаа хаагчид, холбооныхоо бие бүрэлдэхүүн одоо намайг ингээд эдийн зэрэгт бүргэж явсан үеийн дарга нар ингээд бүх мөрдөссөн, бүх цэргийн албаасан бүх хүмүүстэй Монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлье.